Самцно. Бидний удаагийн бичлэгээрээ Freddy-тэй өнгөрүүлсэн 5 шөнө хэмээх тоглоомын сонирхолтой баримтуудыг цуврал олон хүрэхээр бэлтгэлээ. Бидний удаагийн бичлэгээрээ компьютер болон хэрэгсэл бараа бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр Монгол улстай нийлүүлдэг Rising компьютерийн брэндтэй хамтран хүргэж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Хэрвээ та шинэхэн үзэж бол манаас үгүй subscribe болон хоохон дээр дараарай. Игснэр та бидний бичлэгийг цаг алдалгүй хүлээн авсаар байх болно. 1993 онд Америкийн Колорадо мужид Чаки Чейсс хэмээх пиццаны газарт тус газрын 4 ажилтан буудуулан амиа алдаж нэг ажилтан хүн дээр шархагдсан хэрэг гарч байжээ. Хэрэг болсон тус газар нь бага насны хүүхдэд зориулсан тоглоомын үйлчилгээ Animatronics хүүхэлдэйн жүжигчилсэн тоглолтыг үзүүлэхийн хамт пиццагаар үйлчилдэг газар байв. Энэхүү 1993 онд болсон гэмт хэрэг болон пиццаны газраас санаа авч тус тоглоомыг зохиожээ. Гэмт хэрэг 4 хүн амиа алдсан байдаг бол тус тоглоомын эхний анги дээр мөн 4 Animatronics хүүхэлтэй гардаг. Тоглоомын зохион бүтээгч Scott Cawthon нь 2014 оны 8 сард нэгэн ярьцлагада ердөө $300 зардалтаагаар л байсан гэжээ. Мөн түүнээс таны хувьд хамгийн аимшигтай Animatronics хэн байсан бэ гэх асуултанд Bonnie хэмээн хариулж байжээ. Учир нь тэрээр тоглоомыг бүтээж авах үед нэгэн өдөр хар дард зүүдэлсэн бөгөөд Bonnie зүудэнд нь орж ирсэн гэнэ. Тоглоом эхлээд удаагүй байхад утсанд нэгэн дуут мессеж ирдэг. Тэрээр өөрийгөө өмнө нь тус газар ажиллаж байсан ажилтан гэх бөгөөд ямар ч айх зүйл танд байхгүй гэдэг. Үнэн дээр өмнө нь энд ажиллаж байсан бол мэдээж аюултай газар болохыг нь мэдэж байх учиртай. Цаашлаа тоглоомыг амжилттайгаар өргөжлүүлэн тоглож буй нөхцөл 4 дахь хоногт өнөөх залуугаас дахин дуучуудан ирдэг. Залууг уцаар яриа үлдээх үеэр зүүн талын хаалгыг хэн нэгэн хүчтэйхэн тогшиж эхэлдэг. Мөн залууг хэн нэгэн хөнөөвшиг болдог. Залууг уцаар ярьж байхад зүүн талын хаалгыг Foxy тогтсон байдаг. Foxy зөвхөн зүүн талын хаалгаар орж ирэх боломжтой бөгөөд залууг уцаар ярьж байх үед зүүн талын хаалга хаалттай байсан байж таарч байна. Юутач зүүн талаас орж ирдэг Foxy болон Bonnie нар түүнийг хөнөөгөөгүй. Тэгэхээр Freddy болон Chica нар байх магадлалтай байв. Уцаар ярьсан хүн үхэхийн өмнө Freddy-гийн дууны чимээ гардаг. Тус чимээ гарах 2 шалтгааны нэг нь бүх эрчим хүчээ ашиглаж дууссаны дараа 2 дугаар шалтгаан нь Freddy гал тогоонд байх үед гардаг. Юутач тус хай явж эхлэхэд уцаар ярьж байгаа залуу өөрийн хоолыг битсээр байна. Гэхдээ эрчим хүч байсан гэсэн үг. Тэгэхээр түүнийг Chica хүнээс байх магадлал хамгийн өндөр ажээ. Тоглоомын эхний үйлбэр дээр Freddy-гийн гаргах энэхүү чимээг энэхүү чимээг 1981 онд бүтээгдсэн Insemindoids-оос санаа авсан бөгөөд тус чимээг баг зэрэг өөрчилсөн энэ байв. Харин 2 дугаар анги дээрх тус чимээг нэгэн цахилгаан хүрээний реклам дээрээс санаа авчээ. Тус саунд нь sounddogs.com сайт дээр татгаар байршсан байдаг. Мөн Golden Freddy-гийн гаргадаг тус чимээг өөр нэг Animatronics чимээг удаашруулан дүрсэлжээ. Нэг хэсэг тус чимээг Kim Master хэмээх YouTuber-ийн орилжуй бичлэгнээс авсан гэх яриач гараад авчижээ. Хожим Freddy тоглоом 2014 онд хийгдсэн бол тус YouTuber-ийн бичлэг нь 2016 онд хийгдсэн бичлэг гэсэн шалтгаанаар тус яриа ницаагдсан байна. Тоглоомын бүтээгч Scott Cawthon нилээдгүй олон тоглоом бүтээж байсан ч түүний зохиосон тоглоомууд нь тоглохоос нэг айдас жихүүдэс төрүүлдэг гэх хүмүүсийн шүүмжлэл өртдөг байв. Тэрээр тоглоом бүтээхээ бараг болохоор шийдэж байжээ. Гэвч түүнд нэгэнт хүмүүс өөрийнх нь тоглож буй тоглоомноос айж байгаа бол нэг мөр аимшигын тоглоом хийх шийдвэр гаргажээ. Тэрээр юмыг яаж өтгөх хэмээн өөрийн тоглоомын төслийг Kickstarter сайт дээр байршуулсан ч $1 хөрөнгө оруулалт олоогүй байжээ. Гисэн хэдий ч тэрээр тоглоомоо ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр хийн дуусгасан байна. Харин 2014 онд тоглоом бүтээгдэн олон нийтийн хүртээл болсны дараагаар аимшигын тоглоомын төрлөөр хэд хэдэн шагнал хүртжээ. Ингэснээр Freddy тоглоомын ирээдүй гэрэлтэж дэлхийд даяар алтар нэрийг олон үе таалга нь нээгдэж байжээ.
Танд бидний энэ удаагийн бэлтгэсэн бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол бичлэг дээр лайк болон комент үлдээгээрэй. Ингэснээр бид танд зориулан энэ төрлийн бичлгүүдийг илүү түлхүү хүргэсээр байх болно. Мөн та манай YouTube сувгийг subscribe болон хонхон дээр дарснаар энэ төрлийн бичлэгийг цаг алдалгүй хүлээн аван үзэх боломжтой. Хэрвээ та бидэнтэй холбогдох ямар төрлийн бичлэг үзмээр байгаа талаар мөн бусад санал хүсэлтийг доорх хаягуудаар илгээх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.